мэндийн яамнаас эхлээд тодруулъя. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 14-ийн заалтанд юу гэж заасан байдгийм бэ? Тэгээ энүүний хариултан дээр яахлаарэ няра хүүхдийн мэдээлэл явж ядг юм бэ гэдгийг тодруулах гэсэн. Ямар хамааралтайг нь ойлгосонгүй. Сувилалд ингээд одоо няра хүүхдүүд 6-9 сартай, 9-11 сартай, 12-оос 23 сартай хүүхдийн хоолны зөвлөмжийг бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ няра хүүхдүүд ч одоо ерөнхий боловсролын сургуулийн хоолны асуудалтай яаж холбогдоод байгааг би ойлгосонгүй. Тайлан гэл хараад тодруулж байгаа шүү. За хоёрдугаарт нь эрүүл мэндийн яамнаас хүүхдийн өсөлт хөгжил болон эрүүл мэндээрээ аль аймаг дүүрэгт анхаарах хэрэгтэй байна гэдэг үзүүлэлтийг сүүлийн 5 жил юм уу 10 жилээр гаргасан тоо судалгаа юу байна вэ гэдгийг яг тодорхой гаргамаар байна. Яагад гэвэл нутгийн удирдлага болон одоо энэ засгийн газрын төлөвлөгөөнд орон нутагт чиглэсэн онцгой юм төлөвлөгөөнүүдээр тэр тоогоо харж ярих хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй учраас. За 3 дугаарт нь эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээлэлээр сурагчийн гар угаах нөхцөлийг хангасан гэсэн ийм үзүүлэлт байна. Гар угаах нөхцлөө хангасан гэдгээ юугаар хэмждэг юм? Нэг ширхэг крант байхыг хэлдэг юм уу? Хүүхдийн тоо угаах цагийг гаргаж одоо тоо мото ярьдаг юм уу? Эсвэл одоо юугаар хэмждэг гэдэг үзүүлэлтийн тодруулмаар байна. За мөн эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээллийн дагуу явхлаар хоолны хордлогот халдвараар 25 онд Төв аймгийн Цонжин Кибер болон спорт цогцлбор сургууль. За нийслэлийн гэгээ сургууль, Канад сургууль, Өнөр бүл асрамж, Булган аймгийн Хангас сүмгэд ингээд энэ сургуулиудад хоолны хордлого хүүхдүүд авсан байгаа байхгүй. Тэгээд энэ вирусууд нь дандаа энэ сальмонелла болон шигелла гэдэг энэ вирусуудаар халдварлагдсан. Энэ эргээд ямар арга хэмжээ авдагтай холбоотой асуудал. Яг л энэ хоолны хордлого одоо бие усны дараа тэр гэрээлэгч компанид ямар хариуцлага хүлээдгийг, галтгоог төрүүлж байгаа газар ямар хариуцлага хүлээдгийг гэдгийг тодруулах гэсэн. За боловсролын яамнаас болохоор зуны амралтаар маш олон хүүхдийн туслангууд болон өдөр өнжүүлэх дэмжих үйлчилгээнүүд зун бол туслангууд те за өдөр өнжүүлэхүүд болон хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүүхдүүд дэмжих үйлчилгээ гэдэг төвөөр ингэж явдаг. Сургуулирч чаддгүй хүүхдүүд их байдаг учраас энэ сургалтын байгууллагуудад орох уу ямар статустай байдгийг эднэр тэгээд энэ дээр жишээлбэл хоол хүнсний асуудал ямар бодлого журмаар зохицуулагддгийг ямар хяналт шалгалт хийдэг вэ гэдгийг тодруулмаар байна. Дээрээс нь би өнгөрсөн жил асууж ирсэн сургуулиуд үдийн хоолны бодлоготой болох хэрэгтэй гэж би ярьж ирсэн. Тэрийг хэрэгжүүлсэн ажил байна уу гэдгийг тодруулъя. За сарамжлын гишүүний асуултанд эхлээд судалгаанаас асуусан те тайлангаас 3 номер руу. Эрүүл мэндийн яам 3 номер очроо тарга. За түрүүний сүүлийнх асуултнаас хариулъя. За мэдээж бол ерөнхий боловсролын сургуулийн бас тавьж байгаа эрүүл ахуй аюулгүй байдал хөдөлмөрийн орчны нөхцөлийн үнэлгээгээр бол бид гар угаах орчинтой байх. Тэгээд нийтийн одоо ариун цэврийн нийтийн шаардлага хангасан энэ одоо усныхаа ариун цэврийн нөөцтэй байх, гар угаах орчин бүрдүүлсэн байх л гэдэг шаардлагыг тавьдаг. За ялангуяа энэ хоолны хордлого чиглэлийн авж байгаа энэ халдварууд бол ишрихэ коли гэдэг энэ вирусээр үүсгэгддэг. За энэ нь бол одоо бохир гарын, бохир нөхцөлийн ариун цэвэр нөгөө дотоод гадна нөгөө юу нийтийн бис газаргүй байх тийм ээ. Ойрхон тэр нь одоо нөгөө нийтийн бис газар нь нийтийн биш. Гадна талтай юм уу эсвэл одоо угаах орчим уу энэ бохир дул үүссэн. Өөрөөр ишрихэ коли гэдэг нь үүсгэж маань бол одоо ерөөсөл энэ хүний бохироос үүдэлтэл ялгцснаас үүдэлтэл ийм вирусээр үүсчихдэг. Энэ өвчлөлийг үүсгдэг. За манай бодлогын газрын дарга нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга эхний асуултанд нь бас хариулъя. За 4 номер цэцэг сайхан дарга. За сарамжлын гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга цэцэг сайхан. За тэгэхээр хуулийн 14-ийн 4-т тусгай хоолны дэглэмтэй хүүхдэд зориулсан
хүнсний түүхийг бүтээгдэхүүн болон хоолны жишг зөвлөмж гаргана гэсэн байгаа. За энэнийг бол яг эрүүл мэндийн сайдын гаргасан одоо тушаал бол байхгүй. Энэ чиглэлээр гарсан гарын авлагууд бол байдаг. За энэ жил бол бид нар боловсролын яамтай хамтарч энэ жишг цэс зөвлөмжийг гаргах ажлыг бол хийгээд явж байгаа. За яг тайлан дээр тусны дагуу бол хүүхдийн төв сувилал дээр бол тусгай хоолны дэглэмтэй хүүхдэд зориулсан хоолны цэс зөвлөмжүүд байдаг. Тэрний талаар дурдсан байгаа. За боловсролын яам 1 номер. За боловсролын яам гишүүний асуултанд хариулъя. Таны асуусанчлан хүүхдийн цуслан өдрөнжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн энэ дэмжих төвийн асуудал холбогдох зардал төсөв гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцд сууж явдаг. Харин боловсролын үйлчилгээ үзүүлэхтэн зориулж сургалтын байгууллагууд дээр буюу сургууль дээр яг сургалтын үйл ажиллагаа бол үйлчилгээг авч чадахгүй байгаа энэ хүүхдүүдийн дэмжих төв дээр үзүүлж байгаа тэр сургалтын үйл ажиллагааны зардлыг бол хувьсах зардлаар дамжуулж боловсролын сайдын багцаас гарах ийм зохицуулалт буюу гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, эрүүл мэндийн сайд, боловсролын сайдын хамтарсан нэг юм зохицуулалт дүрэн баталсан байдаг. Энэ хүрээндээ зохицуулалт хийгдэж явж байгаа. За отгоны сарамжлалын гишүүн тодруулъя. Тэрийг бол ойлгож байна. Миний асуугаад байгаа зүйл болохоор хүүхдийн зослонгууд ямар статустай байд юм бэ? Гэр бүлийн яам байна уу, боловсролын яам байна уу? Тэд нар ямар статустай байгаад тэнд маш их хоолны ордлого асуудал байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг ер нь хаана хариуцдаг юм бодлогын хувьд тэнд хоол идж байгаа хүүхдүүдийн эрүүл ахуйн асуудлыг ямар бодлого дүрм журм зохицуулдаг тухай асууж байна. Энийг тодруулмаар байна. Дахиад эрүүл мэндийн яамнаас тодруулах гэдэг нь шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн одоо хоол үйлдвэрлэл үйлчлэгийн тухай асуудал дээр яагаад няраа хүүхдийн хоолны асуудлыг хариу бичээд идэг тайлан гिचэн л асуугаад байгаа. Хэрвээ энэ байхгүй бол байхгүй л гэж биччихгүй ингээд нэг юм ямар ч хамаагүй хариулт бэлдэж явуулж байгаа юм шиг юм хийхгүй л баймир байгаа байхгүй. Цусланг асууж гин өдөр өнжүүлэхүүдийг асууж гин тэдний хоолны асуудлыг хэн хариуцдаг юм бэ? Аюулгүй байдлыг хаана хариуцах юм? Монгол улсад хэн хариуцдаг вэ л гэдгийг асуугаад шүү дээ. Тэрийг хэн хариулах вэ? За хоол хүнсний аюулгүй байдлын асуудал хяналтыг хэн хийж ийн гэдэг нөгөө одоо мэрэгжлийн хяналт татан буугдсан чинь хэдэн эрүүл мэндийн байцаагч нарын энэ тэнд эрүүл мэндийн газар хаана вүлээ хүнсний газар гэдээ хуваагдаад эн чинь шинэ шалгалтаач хийж чадахгүй болчиход байгаа шүү дээ. Нийцээр байхад бол угаасаа энэ асуудал байсан. Энд дээр хяналтаа хэн хийж байгаа талаар яах юм? Хүнсний хариулах уу? Эрүүл мэндийн яам хариулах уу? Одоо хяналтын ингээд яг хүний ам руу ордог эрүүл мэндийн хүнсний хяналт ингээл бахаар таг дугаа юм л болчиход байгаа юм л та байхгүй. Хэн хариулах уу? 3 номер юм уу? За 3 номер эрүүл мэндийн яам очроо дарга. Салбарын хяналт яамдуудтайгаа хурж ирсэнтэй холбогдуулаад манай эрүүл мэндийн яамдаа салбарын хяналтын байцаагч нар ирсэн байдаг. Тэгээд манай яам дээр бүхэл одоо бас хоолны энэ аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын салбарын хяналтууд байцаагч нар бас байдаг. Орон нутагч гэсэн бас харьяалалаараа энэ салбарын хяналтын байцаагч нар ажилладаг. Отгоны сарамжлалын гишүүн тодруулъя. Хүүхдийн цуслан дээр одоо сургалтын хөтөлбөр боловсруулад хүүхдийн цуслан сургалтын төвүүд байгаад байна. Тэд нар ямар статустай юм бэ? Боловсролын үйлчилгээ явуулдаг юм бол тэнд хүүхдүүд өдөржингөө сурж агаад хоолны хордлого болох юм бол хаана хариуцах вэ? Ямар арга хэмжээ, ямар дүрм журмаар зохицуулах юм бэ л гэдгийг би таадас асуугаад байгаа байхгүй юу? Манай одоо боловсрол эрүүл мэндийн хүнсний салбараас хариулах хүмүүс байна уу? Энд чинь ээж аавдын асуулт шүү дээ. 100 хүүхдүүд тэгэл бас л нэг сургал мургалт тэгэл явдаг шүү дээ. Тэр хоол адилхан хүүхдүүд байгаа сурж байгаа. Тэр одоо ямар салбарын асуудал байх ёстой юм бэ? Тэн дээр юу яригдах вэ гэдгийг хариулах хүн байна уу? За энэ чинь зөндөө бодит кейсүүд гараад байгаа шүү дээ. Найрамдлсан дээр хүүхдийн хоолны хордлого гарлаа л гэн, энэ цуслан дээр гарлаа л гэн хүүхдүүд хамтдаа явж байгаад энэ дээр хэн очиж хяналт тавьд юм бэ? Хэн хариуцаж эндийг нь асуудал ярьд юм бэ гэж. За 5 номер Жамбал Цэрэн дарга.
За саранчлан гишүүний асуултанд тодруулж хариулъя. Зүгээр аймаг орон нутгуудад байгаа улсын чанартай туслан гэдэг ингээд авалцлага хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр үндсэн үйл ажиллагаа чиглэлүүд нь хариуцагдаж явж байгаа гэж бодож байна. За тэнд одоо хүнсний аюулгүй байдалтай нийтийг хамарсан хоолны хордлоготой асуудал гарахад тухайн шатны аймаг нийслэлийн салбарын хяналтын нэгжүүд нь очиж хяналт шалгалт хийж байгаа. Хяналт шалгалт хийхдээ одоо хамтарсан удирдамжтай буюу мэрэгжлийн хяналтын нэгдсэн бүтэц салбаруудаа шилжиж цэцэнтэй холбоотой одоо эрүүл мэндийн салбарын хяналтын нэгж, за хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар дээр ирсэн салбарын хяналтын нэгжүүд хамтарсан хяналт шалгалтыг хийх ажлыг зохион байгуулж байгаа. За урьдчилсан хяналтыг ч гэсэн энэ хүрээнд зохион байгуулж байгаа. Төлөвлөгөөт шалгалтыг нэгдсэн байдлаар одоо саналаа нэгтгэж одоо жилийн төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг баталдаг. За энэ хүрээнд бол хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. За иргэн аж ахуйн нэгжээс ирсэн өргөдөл гомдолтой холбоотой төлөвлөгөөт бус хяналтын шалгалтыг За Батүлзийн Батэрдэн гишүүн асуулт асууя.